ярмаар санагдлаа. Яагаад гэвэл бүгдээрээ унтж байгаа. Би маргааш хүүхдүүдтэй хавлтана. Тэгэхээр зав гарахгүй байх гэж бодоод тэгээ одоо шууд YouTube эхлээд зөндөө олон юм ярмаар идэг тэгээд яг тэрийг хаана ярих юм мэдэхгүй. Энэ YouTube сувг дээр хэрэгтэй хэрэггүй. Тэгээд эсвэл хавч болохоо яриануудыг ярьж гэж бодлоо. Би ч гэсэн бас ярмаар байна. Тэгээд ярих сэдвүүд маш их байна. Анхны удаага шууд YouTube хуудсан дээрээ яг ингэж шөнөөр бичлэг хийж үзэж байна. Тэгээд хүүтэйгээ өрөөндөө хойлох чинь өнөөдөр манай нөхөр эцний асуудалтай болохоор том өрөөндөө очиж байгаа. Охин маань өрөөндөө маргааш бол ерөнхийдөө бол завгүй болж байгаа. Нэгд өдөр учраас бичлэг эхэлчихье гэж бодлоо. Би өчигдөр шөнөөс унтаж чадаагүй. Тэгээд өнөөдөр шөнөөс унтаж чадахгүй байна. Яагаад тэгэхээр өчигдөр болохоор би нөгөө миний мөрөөдөл биелсэн байна гэд би нэг reels оруулсан Instagram дээр. Тэг тийм шилтгаанаар шүнжэнгөө одоо талархаж хоноод тэгээд хүүхэл учраас мөм зөмтөө гэсээрээ унтсан таагүй. Тэгээд одоо болохоор бас нойр хүрэхгүй байна. Тэгээд шалтгаан бас YouTube-ийг эхлүүлж байгаа. Ийм шалтгаантай. Тэгээд маргааш зав болтохгүй. Тэгээд мөрөөдөл гэж ярьсных миний мөрөөдөл бүгд амар биелсэн байна заяа. Тэгээд хамгийн их өнөөдөр бүр ингэ санаанд орж ирж байгаа manifest тийм талаар яри. Manifest гэж юу юм бэ? Чи хүсэн болгоно авах юм байна. Тэ? Хүсэн болгоно яг яаж авах вэ? Чи өөрөө тэрийг мэддэг, мэдэрдэг тэ. Яг тэгж хүсэн болгоно авт юм байна. Тэгсэн чи нэг өдөр яасан бэ гэхлээр одоо 20 хэдэн настай одоо би 30 гарсан шүү дээ. 20 хэдэн настай байхдаа манай Монголд болвол бүгдээрээ тэрэлж явж байгаа. Гэхдээ яг залуучууд яг 20 эдтэй бүгд мараг team experience байгаа байх гэж бодож байна. Тэгсэн чи манай найз охин намайг тэрэлж рүү явъя. Үгүй би яг маргааш өглөө нь бүр 7 цагт баяг үлгэрөө явах хэрэгтэй байсан. Гэвний аялал хийх гээд. Үгүй би явж чадахгүй. Маргааш баялтай ингэ явж чадахгүй шүү дээ. Тэгсэн чи намайг бүр ятгаад тэгээ би өөрөөс ямар сайн байсан л та. Тэгээ за явъя гээд гол хэрэгтэр хонно. Тэгээд нөмхтэй найзуудаа тэгээ нэг найз залуутаа илүү яалаа. Тэгээд өчгсөн бөөндөөс салхинд гарчаад тэгээ хочоо гээд би бол мэдчихсэн тэдний хинж намайг өглөөнд хүргэж өгөхгүй гэдгийг би мэдчихсэн. Тэгээд би яг яаж ирэх юм бэ гэж бодож та. За учир нь олдохгүй л үдээ гэж би зүгээр тэгэл явчихж байгаа байхгүй хамт. Тэгээ очлоо. Тэгээд өөрийн 5 цаг болж байхад би ганцаараа яг ингээд одоо 100 болвол ингээд өөрийн 5 цагт нар манддаг шүү дээ. Яг үед би гадаа нь ганцаараа үлдээд бусд нь бүгд ингээд халаас огтоод ингээд майхан руу гарцгаад. Тэгээ би болохоор за угаасаа явах юм чи унтахгүй бай гэд гадаа суужсэн чинь яаж хон болдоо. За нэг намайг аваач бол тэгээд амар юм санаа амарлаа. Тэгээ байжсэн чинь хав харанхтай юм хараар өөрийн 5 цаг намайг чиглээд ирж ивэл. Тэгээд тэгсэн чинь энэ дотор бас нэг сохтон надаас ихтэй амар сохтолтой, надаас өндөр сохтолтой. Тэгээд шууд нөгөө ах минь явах руу явах гэсэн юм ба. Яаж явах мэдгүй байна. Тэгэхээр за захад үгүй би бэрээ явчих. Тэгээд би өөрийн 5 цаг дотор ороод та өнгөрч явахт гэртээ очиод тэг гэртээ очих гэж бас помпинтэй. Тэгээ нөгөө ахыг гэрт нь би машин танд болгож өгчөөд тэг өөрөө таксидад гэртээ ирж явахдаа таксийн дотор түлхүүрээ явна гацсан. За нөгөө данс руу ингээ мөнгө шилжүүлдэг штеп. Тэгээд тэр мөнгөө шилжүүлээд нөгөө дансны мэдээлэл надад байсан. Яг тэр мэдээллээр нь шууд скватер дүрх дээр харахаар өглөө 7-аас өмнө штеп яг шууд гүйж очиод тэгээ энэ хүний мэдээллийг болоод өгөөч. Тэгээ би ингээд гэрийн төлхөөр ингээд
гэрлөө орж чадахгүй одоо би хөдөө явах гэж байгаа. Бүгдийн тайлбарлаа 2 гэрийн төлхөд болохоор хэлэх амар сүртэй юм яриад цагтаад авсан чи цагтаа шууд дансинг оруулангуудлаа. Уцсан хийнэ гэдэг нь уцсан гараад ирээ уцаар залаад. Тэгс чи ахаа ингээд таксинд явж байгаа юу. Тэгээ энэ охин ингээд төлхөр үлдээсэн байна. Та ингээд цагтаа газар ирж энэ охины цэнгэнд дуслаа ба. Тэгээ нөгөө ах чинь дахиад нөгөө таксины ах цагтаагийн газар дээр ирээд би гэрийн төлхөр аваад гэрлөө ороод аюулгүй явж ирлээ. Тэгээ яг ийм явдал надад тохиолдчихсэн. Энэ бүр яа санаанаас гарахгүй байна вэ гэхээр би юу болохоо би мэдж байгаа. Юу бол процессыг би мэдээд байгаа. Гол нь би өөрөө явмаар байгаа. Тэ тэрийг ч гэсэн би мэдж байгаа. Өөрийгөө сонссон. Тэгээ готлаа. За зөвчрөн олно гэхэд би өөрөө зохицуулж чадна гэж итгэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд бүх юм яг perfect болсон. Яг энэ манифест юм байна гэдгийг бас амар ойлгосон. Дараа нь яг ингээд бодоод чи 2018 оноос хойш маш гонигтай бөгөөд одоо бас их юм үгдүүлээ орчноос олсон гэх юм сэрсэн үе байхгүй. Яг 2018 оноос хойш би ер нь аялж байна. Явж байна. Монгол улсаа 19 аймгаар ер нь бол тойрсон. Тэгээд өвлийн цагтаа би визгүй орнуудаар аялна гэсэн мөрөөдлөд листүүд гаргасан байсан. Тэгээд тэр листүүдээр нь бол бас визгүй Ази орнуудаар явсан. Тэгээд одоо бол би Европт амьдарч байна. Тэгээд ингээд 2018 оноос хойш бүх ингээд magical юмнууд ингээд миний хүссэн бүх юм биелсэн байна. Тэгээд ингээд бүгдийг бодоод ухаадсан ч юм уу. Тэгээд одоо би дараагийн хүсэл маань болохоор би өөрийнхөө энэ контентуудыг би хийж оруулснараа би өөрийгөө бас бүрэн нээж харуулж байна. Яа тэгвэл одоо ингээл уянгаа гэдэг хүн тэг ингээл 90 үед оны одоо бидний үеийн юм яг түүх ярьж байгаа бидний үеийн юу туулж үзсэн яасан гэдэг хүн талаар ярьдаг хүн байхгүй байгаа. Одоо нэг X, Y, Z гэдэг ингээл яриад байгаа шүү дээ. Тэг бид нар ч юм болохоор яг энэ завсрын үеийнхэн хүмүүс аахгүй. Тэгэхээр яг бид нэр яах гэж ирсэн бэ гэдгийг яг энэ өгтлүүдээрээ бид нэрээ болохоор 80 оноос өөр. За 95 оноос өмнөхөө төрсөн бас нэг өөр өгдөлтэй бай. Тэгээ 95 оноос 99 оноос хойш 2000 оноос бас нэг өөр болчихж байгаа. Тэгэхээр ч өөр яг энэ цаг хугацаад бид нэр бүгд төрсөн цац тэгээд амар нэг юм бас дипргэл явчлаа. Тэгээд одоо л бүр ингээм амар дипрмэргүй байна. Яг өөрийнхоороо дипрх үедээ дипрээ, тэнэгт үедээ тэнэгтээд яг ингэж түүхийнхаа яг өөрийнхөө амьд гэрчин болж явмаар байна. Тэгээд энэ чаналыг нээж байгаа шалтгаан бол зөвхөн энэ байгаа шүү. Би өөрийнхөө зүгээр ингээд хинч бишээрэн хин нэгэн танихдахгүй мэддэхгүй тий. Тийм байдлаар бол өнгөрөхийг үнэхээр хүсэхгүй байна. Тэгээд дээрэс нь яа тэгтээ тэгээд дамд байгаарай. Сонирхолтойсэн гэж найдаж байна. Тэгээд шүүн дунд миний яриг сонсонд баярлалаа. Тэгээд дараагийн юу лээ чаналэр одоо гэдэг байлгүй дээ. Илүү сонирхолтой юмнууд ярина гэж найдаж би хизээч орж иж магадгүй. Өглөө шөнө өдөр яагаад гэвэл миний цагийн хуваар гээд I'm crazy. Онтол гол ундахгүй би яг тийм төрлийн. Тэгэхээр хизээч орж иж магадгүй. Бака.